байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр маш сонирхолтой өдөр эхлэх гэж байна. Ингээд Солонгой аашныхаа нэг өдөртэй хамтдаа байгаарай. За ямар өдөр вэ гэхлээр 3 жил хүлээлгсэн уламжлалт эдийн ундны 10 жорыг заагдах. За Монгол өв соёлыг тээсэн дөрвөн улирлын эрсдэс уур амьсгалд яг улирал солигдож байгаа үед Монголын ард түмний маань яг зохистой хэрэглэх ёстой санхүүгийн дарамт учруулахгүйгээр тамир тэнхээ дархлаагаа дэмжиж болох супер жортой онлайн анги нээхэр болсон. За онлайн ангийнхаа 5 өдрийн сургалтынхаа хичээлийн бэлтгэлийг та бүхэнтэйгээ нэг өдрийн турш хэрхэн бэлтгэдэг вэ гэдгийг харуулах гэж байна. Солонгой аашныхын өглөө хэрхэн эхэлдэг вэ гэхээр мэдээж бүсгүй хүн болон гой сайхан амьдрий гэж хүсдэг. Тэр дундаа хамгийн том нэрийн хуудас бол арьс арчилгаа байдаг. За Эдрабелийнхаа бүтээгдэхүүнийг хэрэглээд маш гоё чийгшлэг авах хэрэгтэй. За чийгшил гэдэг зүйл бол бүсгүй хүний хувьд бол нөсөө толб сэвх мөн дээрээс нь үрчлээгүй байх хамгийн том боломж байдаг. Би чинь нүрээ боддгоо учраас миний хувьд арьс арчилгаа супер байх хэрэгтэй байдаг. Германы 65 улсад дистрибьютор хийдэг. Монгол улсад 8 жил барьчихсан. За хамгийн гол нь силикон парафин агуулаагүй. Мөн дээрээс нь хамгийн гоё зүйл нь юу гэж? Хамгийн эко гоо сайхны бүтээгдэхүүнийг бүсгүүчүүд бид хэрэглэх ёстой. Тэр нь хэдэн жилээр залуу харагдах боломжийг олгодог. Та бүхэн маань ч гэсэндээ Солонгой аашныхаа хэрэглэж байгаа эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглээд амьдралын чанар гэдэг зүйл юун дээр оршдог вэ? Ганцхан хоол унд эдэлж хэрэглэх зүйл биш. Өөртөө таалагдаж амьдрах хамгийн том боломжийг та бүхэн маань өөртөө бий болох боломжтой маа гэдгийг хараарай. Арьсаа сайхан хоолцчихлоо. Ийм чийгшлийн мэдрэмж амар гоё идэв штэ. Эдрабелд маш их баярлаа. За 2 хүүхдээс ирээгээд өглөө цэцэрлэгт нь өгөөд мэдээж хүнсээ цуглуулах хэвээр надад нарны тос мөн дээрээс нь уруур чийгшүүлэх эдрабел хэрэгтэй байгаа. Ингээд бүгдээрээ гарцгаая. Томбаха, бобохо, сирэрэ. За манайх нийтдээ сонирхолтой байж магадгүй 2 хүлдөгч, 1 хөргөөр, 2 хөргөгчтэй. За яагаад ийм олон байдаг вэ гэхээр хүнсний бэлтгэл ажилд бол хамгийн чухал зүйл бол цагаан эдээ яг цагаан эдээ хэсгээр нь байршуулж хүүхдүүдтэй яг нөгөө нэг амьд кальц, витамин С-ийн өндөр агуулмжтай. За сүм бүтээгдэхүүнээс гарч авсан цагаан эдэг бол хүүхдүүдтэй өгдөг. За мөн дээрээс нь ээж хүн маш олон ажлыг зэрэг амжуулахын тулд нэгэнтээ та бүхэндээ бол нэг өдрийнхөө амьдралыг харуулж байгаа учраас энд бол дандаа ингээд хагас боловсруулсан болон бэлдсэн бүтээгдэхүүнүүд байдаг. За тэгээд тэнд хүлдээгчэнд бол дайвар бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүнүүдийг бол хэсэгчлэн бэлдсэн байдаг. За энэ хөргүүрт бол яг шинээрээ дарагдсан, дарсан миний ургамлан бүтээгдэхүүнүүд бол байдаг. Ингээ бүгдээрээ гацхан үрсэхээ өглөөний цайг бэлдэж эхлэе. Хамгийн ихний ажил маань байдаг учраас зөтөн шүлгийг хийнэ. Агтай шаргал цайны үнэрээр хүүхэд нас маань эхэлдэг байлаа.
За түүнтэй адилхан ээж хүний амьдрал бол өглөө эртлэн босоод тоогоо шангаа харшгаас эхэлдэг. За өглөөний цайгаа ууж хевсэн хүмүүсийн амьдралын чанар бол 50-аас 70% бол чадамжтай байдаг. Мөн урт наслалтын хэмжээ бол 5-аас 10 насаар урт байдаг гэж одоо шинжилгээ ухаанд батлагдсан байдаг. Бяцхан хүүхдүүдийнхээ бол өглөө бол хичээл сургуульд явахт нь өлөө явуулдаггүй. Мөн дээрээс нь сайхан цайны одоо үнэрт гоё өглөөнийг тайван сэрдэн шүү дээ. Хамгийн гоё тав тухтай мэдрэмжийг бол миний хүүхэд нас яг ингэж эхэлдэг байлаа. Тэгээд хүн ер нь өсгөөс сурсан эрдэм мартаж болшгүй соёл гэж энэ Монгол эдийн ундны соёл. За мөн дээрээс нь өглөө хамгийн түрүүнд өлөө тайлах ёс гэдэг бол бидний одоо амьдралд бол нэгдүгээр амьдралын чанарыг хэрэгжүүлэх хамгийн анхны алхам байдаг шүү. Ингээд бүгдээрээ хүүхдүүдийнхээ өглөөний цаг ийгээд хичээл сургуульд нь хөргөж өгцгөөе. Утсаа авсан. За хамгийн гол зүйл хаврын арьс арчилгаа. За арьсаа гоё чийгшүүлсэн юм чинь надад одоо этрабел юм аа. Нарны тосол хэрэгтэй. За маш амархан 3-гаар оролцоод авахгүй цэвэрхэн. Сайхан нарны тосоор хамгаалт хийгээд за арьсаа чийгшүүлчихсэн. За арьсаа заавал хамгаалах хэрэгтэй. Хаврын үйлрэлд бол за 3-аас 4 цаг бол хангалттай хамгаалчихна. За мөн дээрээс нь уруулж гисэндээ чийгших хэрэгтэй. Уруулж гисэндээ арьс учраас уруулаа гоё чийгшүүлээд өгчин. За ингээ бүгдээрээ за хүнсээ цуглуулахаар за Дэнжин мянгийнхаа зах руу явцгаана. Дэнжин мянгийн зах руугаа 10 төрлийн хоолнд оролцох за хүнсний бүтээгдэхүүнүүдээ авах болно. Мэдээж хамгийн хямдзарлаар хамгийн олон төрлийн хамгийн шимт ижилтэй бүтээгдэхүүнийг сонгохоор за арьс ирүүл за мөн дээрээс нь гэр бүлийн бүх гишүүд хооллох боломжтой эрүүл хүнсийг бас цуглуулахаар явлаа. За ингээд өнөөдөр за уламжлалт эдийн ундны 10 жортой за хоол хүнсний бүтээгдэхүүнээ бэлдэх за дайвар бүтээгдэхүүний худалдаа хамгийн одоо шинэ бүтээгдэхүүн байдаг. За Дэнжин мянгийнхаа зах дээр хүрэлцэн ирсэн байна. Энэ шинэ гидс юм уу? Энэ гидснээс нэгийг өчөх. Үхрийн хил байхгүй юу? Энэ хоньны толгооноос нь авчи. Хоёрыг авчи. Уламжлалт эдийн ундны за энэ 10 жорд орох за дайвар бүтээгдэхүүнүүд байгаа байхгүй юу? За хоньны толгой, хоньны гүзээ, за тэгээ дээрээс нь үхрийн хил, за илэг, за бүхэл бүтээгдэхүүнүүд байна. Бүрийг авсан дөө. За ингээ хүнсээ цуглуулчихлаа. За хамгийн чухал зүйлүүдийг хамгийн хямдхан өртгөөр за дээрээс нь бөөний үнээр за тэгээд маш их зүйлүүдийг авсан. Хүнсээ цуглуулад ирлээ. Буянт малын шимээс амьсгалаас нь бусдыг ашиглаж болдог. Дөрвөн улирлын эрдэс уур амьсгалтай хаврын цэгт хамгийн сайхан тамир тэнхээ нөгөх амин дэм эрдэс бодис дархлаа тэнхээ нэмж болох 10 төрлийн жорыг амьдралын чадамжийг нэмэгдүүлж насан туршийн боловсрол олох өнөөдрийнхөө сургалтыг зарлахаар Солонгоо аашны эдгээр бүтээгдэхүүнүүдийг авчирлаа. Та бүхний санхүүгийн дарамтыг чөлөөлж өгөх. Дээрээс нь амин дэмжүүлж болдог. Дархлааг супер дэмждэг өнөөдрийнхөө сургалтыг та бүхэндээ зарлж байна. 10 төрлийн жоронд маань юу орох вэ гэхээр та бүхний хизээд хил нээгдэж хаагдах үед ямар ч цаг нөхцөлд өнөөдрийн буянт малын шимийг ашиглаж болдог за дайвар бүтээгдэхүүнүүдийг сонгосон байгаа. За үхрийн цагаан гүзээ, хоньны ураг сүүл, за үхрийн чөмөг, таван цул, за мөн дээрээс нь хоньны толгой, үхрийн зүрх гээд бүх зүйлүүдийг ашиглаж болоод хамгийн шимт хүнсийг
хамгийн хямд үнээр хамгийн амттайхан төгс суралцаж болох сургалтыг зарласан байна. Та бүхэн маань алдаж болохгүй алтан боломж онлайн орчинд цаг хугацаагаа зөв зарцуулж амьдралынхаа чанарыг өсгөж болох өнөөдрийнхөө алтан боломжийг атгаад аваарай. Бүгдээрээ хамтдаа үр хөөхөд хайртай дотны хүмүүсээ хамгийн сайхнаар тэтгэж болох амин димээр эрдэс бодисоор баялаг онлайн сургалт маань эхэлж байна. Та бүхэн маань бүгдээрээ Солонгоо хааштайгаа хамтдаа байгаарай. Этребэлгийн гуйжуулагч. За бид бүхэн одоо хаврын уйлралт арьсаа маш сайн гуйжуулах хэрэгтэй. За тэгээ 7 хоногт 2-3 удаа хэрэглэхэд бол үнэхээр гоё арьсчин ирүүлжиж за өнгөн давхаргын одоо гуйчих хэвээр арьснууд нь за угаалтаараа гуйч чинь тэгээ араас нь болохоор энэ Sense Plus-ын болвол Этребэлгийнхаа маскыг тавьчих хэрэгтэй. Маск нь бол үнэхээр гоё чийгшл өгдөг. Тэгэхээр та бүхэн маань бүгдээрээ хэрэгжилж үзээд арьсаа жинхнээсээ хооллох нь шүү дээ. Ходоодоо бас хооллно, арьсаа бас хооллно. Өнөөдрийн хамгийн супер одоо жор юу вэ гэхлээр за гүзээнд боосон хоньны толгойн битүүшүүл 5 шимт ургамалтай. За энэ шүлийг ууснаар нойр гүйдэл за маш их ядаргаатай төрсний дараах гам алдалт за мэдрэлийн ядаргаанд бол супер нөлөөлдөг. За амсар одоо гүзээний амсрыг нээгээд ууранд нь зохиулаад 3 хон балах шүлийг уухад та үнэхээр супер тайвширлыг мэдрэхээс гадна нэг насныхаа гам алдалтыг бол илааршуулах боломжтой ийм супер жор байдаг. Ингээд та бүхэндээ энэ жорыг өнөөдрийнхөө онлайн ангид заахаар бэлдсэн байгаа. Битүү гүзээ. Нэг ч цоороогүй яг цэвэрлсэн хоньны гүзээ эрэхтэй байгаа. За дээрэс нь хоньны хуйхалсан толгой. За эрүүгийн заах шаардлагагүй. Бид бүгдийн бэлдсэн хүнсээр эхний 3 хичээлийн 6 хоол маань бэлэн болсон байна. Та бүхэн маань хамгийн хямд зардлаар санхүүгийн дарамт учруулахгүйгээр хаврын цагт эрдэс бодис, амин дэм, эрч хүч дархлаагаа дэмжих хамгийн супер жоруудыг сурсан байх болно. За ингээд эхний хоол маань болохоор зүрхний шорлого, хоньны сүлдээ зүрхний шорлого байна. Хажуугаар нь за хоньны илэгний одоо нухш байна. За хятад аргаар амталсан гүзээний салаад. За 13 дугаар зуунаас хамгийн илүү ихээр дэлгэрсэн байдаг одоо бид бүгдийн ярьж заншсан гүнцэг. За гүзээний бууз маань 5 шимт ургамалтай. Хажуугаар нь хийх уу ядаргаа хаврын цагт хамгийн сайн тамир тэнхий хөдөлдөг нойргуудлын эсрэг. За гүзээнд боосон хоньны толгойн 5 шимт ургамалтай шүлийг сурж авах нь байна. Чөмөг. За бүх төрлийн стейктэй хослуулан идэх боломжтой. За саримстай далах, за шар досон тайрсан бин, хүмүүлтэй одоо ороод жигэнсэн гурил гээд бүх төрлийн хоолтой төгс зохицох хамгийн одоо шимт хүнсийг та бүхэн маань эхний 3 хичээлээр сурна. За дараагийн 4-5 дугаар хичээлээр юу сурахыг та бүхэн маань Солонгоо хааштайгаа онлайн сургалттай хамтаа байж суралцах нь. Ингээд та бүхэн маань хамгийн чухал одоо бид бүгдийн амьдралын нэгдүгээр хэрэгцээ болсон идэх хэрэгцээн дээр амин дэмтэй эрч хүчийг нөхөх, дээрээс нь хайртай дотны хүмүүсийг хамгийн ихээр тэтгэж болох зүйлийг өөрийн гараар ямар ч нөөцлөгч бодисгүйгээр өдөр болгон шинээр бүтээж өгөх эдгээр хүнснүүдийн жорыг насан туршдаа мартагдахгүй мэдлэгийг, чадамжийг сурах боломжийг та бүхэндээ энэ удаагийн сургалтаараа олгож байна. Ингээ бүгдээрээ Солонгоо хааштайгаа хамтдаа байгаарай.